Сайн уу Библи? Яаковын түүх 2. Мэдээлд уулзсан Бурхан. Эхлэл 28 дугаар бүлэг 10-аас 22 дугаар ишлэл. Төрсөн цагаасаа эхлээд л ахынхаа шагаанаас атгсан Яаков ахтай байсан ууган хүүгийн эрхийг улаан шүлээр худалдаж аваад зогсохгүй. Аав нь ахт нь өгөх гэж байсан ёроолыг булаасныхаа дараа зугатаадаг. Учир нь ах нь үнэхээр их уурлаад Яаковыг алах гэдэг юм. Библи Яаков Бершебаг орхиж Харан руу явсан гэж хэлдэг. Харан нь ээж Ребекагийн төрсөн нутаг бөгөөд нагц ах Лабан амьдардаг газар байсан юм. Яаков явсаар нэг л мэдэхэд нар жаргаж шүн болсон байлаа. Яаков нэг газар зогсож ойролцоо байгаа чулууг дэрлэн хэвтэв. Ямар бодол бодсон бол аав ахыгаа хуураад ёроолыг нь булааж авсандаа харамссан харуусал юм болов уу? Эсвэл Харанд амьдрах шинэ амьдралынхаа төлөөх найдварын бодол юм болов уу? Бодолд автсан Яаков унтаад өгөв. Тэгээд нэгэн зүүд зүүдлэв. Зүүдэнд нь нэгэн шат харагдав. Шатны оройн тэнгэрт хүрч Бурхны тэнгэр элч нар тэр дээр өгсөж уруудаж байлаа. Тэгээд Бурхны үг Яаковд сонсогдов. Би чиний өвөө Авраам, эцэг Исаакийн чинь Бурхан байна. Би чиний энэ хэвтэж буй газрыг чамд болон чиний үр удамд өгөх болно. Чиний үр хүүхдүүд өнөр өтгөн болох бөгөөд дөрвөн зүг газар бүрт тархах болно. Би чамтай хамт байж чи хаашаа ч явсан чамайг хамгаалж би чамайг дахин энэ газарт авч ирэх болно. Би чамд амласнаа биелүүлтлээ чамайг хизээж орхихгүй. Нойрноосоо сэрсэн Яаков Бурхан байсан бөгөөд би мэдсэнгүй гэж бодсон. Тэгээд удалгүй айж ингэж хэлэв. Энэ газар бол Бурхны өргөө бөгөөд энэ бол Тэнгэрийн хаалга юм байна. Яаков өөрийн дэр болгож дэрлсэн чулуугаа баган болгож тос цутгаж тэр газрын нэрийг Бетел гэж нэрлэв. Бетел нь Бурхны өргөө гэсэн утгатай. Уг нь энэ газар нь Лууз гэдэг хот байв. Яаков бодохдоо хүмүүсийн бий болгосон хотоос хэдийгээр нэг л чулуу боловч Бурхан өөрт нь айлдсан учраас энэ газрыг Бурхны өргөө гэж нэрлэж дурсахыг хүссэн байх. Яаков Бурханд тангараг амлалтыг өгдөг. Бурхан надтай хамт байж миний явах энэ замд намайг хамгаалж идэх зүйл болон өмсөх зүйлийг өгч намайг аюулгүйгээр эцгийн минь гэрт буцаавал эзэн та миний Бурхан болж миний баган болгож босгосон энэ чулуу Бурхны өргөө болох бөгөөд Бурхны надад өгсөн бүх зүйлээс 11-ийг нь би Бурханд өргөх болно. Хүүхдүүдээ Яаковын унтсан газар нь харанхуй тухгүй газар байсан. Гэсэн ч Бурхан түүний нүдийг нээж харуулж өгтөл тэр газар нь Бурхантай уулзах хаалга байсан бөгөөд Бурхны өргөө болсон юм. Мөн бидний Бурханд мөргөл өргөдөг газарч бас дэлхийн гоёмсог зүйлстэй харьцуулбал өчүүхэн мэт харагдаж болох ч тэр газарт Бурхан бидэнтэй уулзаж өгдөг газар учраа Тэнгэрийн хаалга Бурхны өргөө гэдгийг санаарай. Яаков хэдийгээр зугтаж яваач гэлээ тэр газарт Бурхантай уулзаж би чамтай хамт байх болно гэсэн амлалтыг сонсож тиймээс одоо шинэ мөрөөдөлтэй хүн болсон гэдгийг битгий мартаарай.